шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл албаны технологийн сургуулийн компьютер ухааны салбарын эрхлэгч хүндрэ байна. За манай салбар бол дотроо 3 мэргэжилтэй. Компьютер ухаан, програм хангамж, хиймэл оюун гэсэн 3 хөтөлбөр байгаа. Компьютер ухаан мэргэжлийн хувьд бол ерөнхийдөө тооцооллын тухай суурь онлын талын мэргэжил байгаа. Тэгэхээр судалгаа шинжилгээ талаар явах сонирхолтой оюутнууд бол компьютер ухааны хөтөлбөрт илүү тохиромжтой байдаг. За програм хангамж бол их олон жилийн түүхтэй ер нь манай анхны мэргэжил. Програм хангамж мэргэжлэлээр сурч байгаа оюутнууд програм хангамжийг хөгжүүлэх, тестчлэх гэх мэт програм хангамжийг хөгжүүлэлтийн үе шатуудыг детальчилж үздэг. За хиймэл оюуны хувьд бол хамгийн сүүлийн шинэ хандлага байгаа. Хиймэл оюун мэргэжлийн хувьд бол компьютерт бодит ертөнцийн мэдлэгийг сургах замаар бодит ертөнцтэй харилцдаг програмуудыг хөгжүүлэх тийм мэргэжил байгаа. Манай мэргэжлүүдийн онцлог гэвэл мэргэжлийн төрлийн олимпиад уралдаан тэмцээнд нэлээд сайн оролцдог. Ялангуяа програмчлалын мэдээлэл зүйн олимпиадуудад манай оюутнууд их сайн оролцож ирсэн байдаг. За гадаад дотоодын уралдаан тэмцээнүүдэд ялангуяа Азийн төвшний олимпиадад тэргүүн байр авсан байдаг. Улсын олимпиадуудад их олоодод төрүүлсэн байдаг. Тэгэхээр зөвхөн алгоритмын төрлөөр явж байгаа олимпиадуудын хувьд бол компьютер ухаан, програм хангамж, за мөн бусад мэргэжлүүд ч гэсэн амжилттай сайн оролцдог байгаа. За төгсөгчдийн хувьд бол гадаад дотоодын зах зээлд бараг их ижил тоогоор очиж ажилладаг. Ялангуяа хэдэн жилийн өмнөөс гадаадын нөгөө Microsoft, Facebook хэмтийн компаниудад магистрат төгсөөд олноор ажиллаж байгаа. Манай салбарын бас нэг онцлог бол багшлах бүрэлдэхүүний талаас илүү хувийн докторийн зэрэгтэй байгаа. За мөн тэднээс гадаад хамгаалсан буюу Финланд, Тайван, Итали болон бусад дотоод хамгаалсан доктор зэрэгтэй багш нар байдаг. За ингээд гадаад болон дотоодын нэр хүнтэй компаниудад ажиллахыг хүсвэл манай мэргэжилтэд хэлсэн суралцахыг хүрж байна.